сайн бацгаана уу? Үүнийг сонсож байгаа өглөө өдөр орой тэр цагийн мэндийг та бүхэндээ хүргье. Энэ удаагийн дугаараар хамгийн түгээмэл тоон давтамжуудын талаар та бүхэндээ тайлбар оруулъя гэж бодлоо. Ингээд сувгтаа минь хамтаж subscribe дараад намайг дэмжиж, share хийгээд бусдад түгэж туслаарай. Үгийн сайхныг өөртөө хүртээе. Тоо гэдэг маань ерөнхийдөө маш том ухагтхан байдаг. Энэ тооны давтамж бол танд сүнслэг утгаараач ямар нэгэн байдлаараа гэрлийн дохиоч болж байдаг, танд анхааруулгын хэмдээгч болж байдаг. Тэгэхээр нэг ингээл явж байхдаа зарим нэг тоог айгүй олон тохиолдлоор таарад идэг. Одоо жишээлбэл лифтэнд, банкнд очирч байхад, эсвэл машины дугаар, эсвэл энд явж байхад, кофе шопт ороход хүртэл таны одоо хүлээлийн дугаар нэг тоо байж идэг. Энэ мэдчилгээр танд таарад байгаа энэ олон тооны давхцал, олон удаа танд харагдаад байгаа энэ тоо ямар утга санааг илэрхийлж байдаг вэ гэдгийг одоо хэдүүлээ хамтдаа сонсцгаая. За хамгийн ихэнд та бүхэндээ нэгin тоо буюу 11 нэгin тооны давтамжийг танилцуулъя. Тэгэхээр нэгin тоог олон удаа давтамжтайгаар танд хараад цагаан дээр эсвэл бол машины дугаар дээр эсвэл танд хараад байгаа бол энэ юуг илэрхийлж байна вэ? Энэ шинэ эхлэл ба өөрийн зорилгыг олох дохио юм. Та энэ тоог харах юм бол шинэ боломжууд хаалгаа нээж байна. Сүнсний сэргийлт болохыг эвдэж байна гэж ойлгож болно. Чи яг одоо өөрийн үнэн төрөх зорилго руугаа ойртож байна гэсэн утгатай. Үүнийг харсан бол бодол мэдрэмжэндээ анхаарал тавиад зүрхнийхээ дуу хоолойг та сонсоод үз. Чиний зам зөв байгаад энэ тоо баталдаг байна. Дараагийн тоо бол мэдээж 2. 22. За, тэнцвэр, итгэл, уялдаа холбооны мессеж. 22 гэдэг нь амьдралд тэнцвэртэй байх, итгэлээ бэхжүүлэх цаг ирснийг танд хэлж байгаа юм. Бодол санаагаа төвлөрүүлж, эргэл зээ сэжиглэлийг орхиорой. ертөнц орчлон чамтай хамт байна. Энийг та үргэлж санаж, амар амгалан тэнцвэртэй байдлаа хадгалж, итгэлтэй алхах. Тэгэхээр та итгэлтэй алхаж өөртөө итэг гэсэн дохио 22 гэдэг таны давхцал дээр танд сануулж байдаг байна. Гурван тооны давхцал танд юуг илэрхийлж байгаа бэ? Сүнслэг, дэмжлэг ба бүтээлч байдал. Энэ тоон сахиуснууд, дээд хүчнүүд чамайг дэмжиж байгааг илэрхийлнэ. Тэд чамд бүтээл сэтгэлгээ, эрч хүч бэлгэлэхээр яг одоо хажууд чинь байгаа гэсэн үг юм. Та дотоод дуу хоолойгоо сонсож, зоригтой алах, чиний авьяас, хүсэл мөрөөдөл илэрхийлэгдэх цаг иржээ. Дөрвийн тооны давхцал 44 танд юу хэлж байгаа вэ? Энэ бол хамгаалалт ба дэвчээр. 4 гэсэн тооны давхцлыг та маш олон удаагийн давтамжтай хараад байх юм бол чамайг хамгаалж байгаа хүчтэй энергиудын дохио гэсэн юм. Айдас эргэлзээгээ орхиод бүх зүйл зогсож байгааг ойлгоод төвчээртэй бай. Орчлон ертөнц чиний ард бат зогсож байна. Энэ үеийг даван туулахын тулд өөртөө итэг. Тавын тооны дохио. Та өөртөө итгэлтэй бай. Өөрчлөлтийн эхлэл. Өмнөх шат дуус шинэ өөрчлөлт эхлэхийг 5 тооны дохио сануулдаг байх нь. Магадгүй айдас төрүүлж байгаач энэ өөрчлөлт чиний өсөөлт дэвшлийн түлхүүр болдог. Эцсийн үр дүнд энэ бүх зүйл чамайг илүү хүчтэй, ухаалаг болгож хөгжүүлнэ. Бэлэн бай, шинэ боломжууд чамайг хүлээж байна гэсэн дохиог илэрхийлдэг байх нэ. 6-гийн тооны давтамж танд юуг илэрхийлж байдаг вэ? Дотоод тэнцвэр ба амралт. 6-гийн тоон дотоод ертөнцид
анхаарах, амарч сэтгэлгээгээ тэнцвэржүүлэх цаг ирснийг танд сануулдаг байх нь амьдралын материалын зүйлсээс та түр хөндөрж сэтгэл санаагаа сэргээж энэ цаг үед дотоод амар амгалангаа олж авах хэрэгтэй байх нь өөрийгөө хайрлах цаг гэж байна шүү. Дараагийн тоо бол мэдээж 7-гийн тоо. 77 танд юу өгүүлдэг вэ? Аз, жаргал ба амжилт. 7-гийн тоонд амьдралд чиний хүссэн бүх зүйл амжилттай үргэлжилж байгааг илтгэн. Орчлон ертөнц чамд баяр хүргэж урам өгч байна. Итгэлтэйгээр зүтгээд хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд орцжээ. Чи зөв замаар явж байна. Үргэлжлүүл гэсэн дохиог танд сануулдаг байх нэ. Одоо хэдүүлээ 8-ын тоогоор аялцгаая. 8-ын тоо танд юу өгүүлэн давтамжтайгаар харагдаад байгаа вэ? Энэ нь элбэг дэлбэг байдал ба үр өгөөж. Энэ тоонд чиний хичээл зүтгэл, төвчээрийн үр дүнг илэрхийлнэ. Орчлон ертөнц чамд элбэг дэлбэг амжилт, баялагийг илгээж байна. Хүлээж авахд бэлэн бай. Боломжоо ухаалгаар ашиглаж сэтгэлээ нээлттэй байлгаарай. 9-ийн тооны давтамж танд юу өгүүлж байгаа вэ? Төгсгөл ба шинэ эхлэл. 9-ийн тоонд амьдралын нэгэн мөчлөг дуусаж шин шат эхлэхийг илтгэнэ. Өнгөрснийг тайван хүлээн авч уучлал, талархлаар сэтгэлээ цэвэрлэ. Ингээд итгэлтэйгээр дараагийн шат руугаа алхах цаг болжээ. Чи бэлэн басан байна гэдгийг танд илэрхийлж байгаа юм шүү. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ тооны давтамж танд юу өгүүлдэг болохыг хуваалцахыг хичээлээ. Мэдээж хэрэг маш олон өргөн сэдвэртэй дугаар байгаа. Гэхдээ та бүхэндээ хураангуй хэлбэрээр нь бас болох ойлгомжтой байдлаар нь сэрүүлэн хүргэхийг хичээлээ. Дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай. Ингээд үгийн сайхныг өөртөө